Амьдрал үргэлж ядж жаргалаар хүрэн Амьдрал үргэлж сайхныг авчирдаад Амьдрал үргэлж духураар баян Тийм болохоор амьдрал үргэлж сайхнараа Амьдралыг хайрлаж аль сайхныг олж харж явцгаая Яг одоо инээмсгэл баярал Амьдрал үргэлж сайхнараа Сайн байцгаана уу хүмүүс сонсогчдоо. Амьдрал үргэлж сайхнараа уран бүтээлчийн цаг. Нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр би Хувьсэл продакшны жүжигчин, Монгол Улсын гавьяа жүжигчин Орон Чимгийн та бүхэнтэй уулзах гэж байна. Хувьсэл гэдэг продакшн энэ нэрийг бол мэдэхгүй уран бүтээлч төдийгүй үзэгч хүн бол байхгүй. Манай радиотой чацсан байх гэж би боддیں۔ 15 жил болсон уу? Тийм болж байна. Энэ Хувьсэл гэдэг нэр аливаа одоо цаг хугацааны үйл явдлын наан цаанд хувьсж идэг энэ санаандаа гэдэг юм уу тийм ээ? Тохирдгоо тэглгүй яг маш их тохирдог. Магадгүй энэ нэрийг анх өгөхдөө энийг бодолцож үзсэн ч цаг үетэйгээ хөл нийлүүлж болох ёстой. Цаг үедэг чинь байнга хувьсж өөрчлөгдөж идэг тийм ээ? Аливаа юм чинь дандаа байгаагаар байхгүй шүү дээ. Тэнд багт байж байгаа хүмүүс солигдно, уран бүтээл солигдно, өөрөөр олон төрлийн уран бүтээл тавигдана. Хөрвөх чадвар маш их сайн байх ёстой. Тэр утгаараа мэдээж энэ нэр бол хувьсж өөрчлөгдөх ёстой гэдэг одоо утгаа тэгдэж мэдээж өгсөн байж таараа. Мэдээж энэ нэрийг бол миний нөхөр цогоо өгсөн. Энэ нэр бол цогоотой салшгүй холбоотой. Тэгээ одоо цогоог бол ардын дуучгийн чуулгын захирал гэхээс илүү нэг хувьслын цогоо гэж нэрлэдэг байхгүй юу? Өөрөө их сони энэ зүйл надад хэллээ л дээ. Энэ production студ гэдэг үгнүүдийг их нэлээ хожим үеийн одоо ойлголт гэж бодож исэн чинь бүр айл 1990-ад он дөнгөж тэр зах зээл эхэлж байхад тайзны урлагийн аваргууд бол альдвийн студийг бол байгуулсан байсан. Том студид хоорондоо бүр өрсөлдөд эхэлсэн байсан тухай сонин мэдээ хэллээ. Тэгээд ч тэр студийн анхны бас жүжигчин болж сурагч болж орж исэн тухай түүх байна. Энэ түүхээс хоёлоо хуваалцъя гэх үү. Одоо бол ингэдгэлдээ одоо театр студийн шалгалт авлаа. Студ одоо театр өөртөөхөө одоо боловсон хүчнийг бэлтгээд одоо соёл урлагийн их сургууль юм уу жүжигчний анги төгссөн өөр кино урлагийн дээд сургууль юм уу те Монголд байгаа ийм жүжигчний мэргэжил бэлтэж байгаа сургуулиудаас сонгон шалгаруултыг авч театр студ гэж одоо авдаг л та. Энэ бол яг одоо болоод байгаа үйл явдал бол биш л те. Энэ бол 90-ад оны үед одоо манай нэрт найруулагч Дорж Самбуу найруулагч анх эхлэлийн тавиад бусад одоо армийн театр, хүүхд залуучуудын театр, жангар студ ч гэх юм уу те. Тэгээд өөрөө драмын театрын студ гэж 90-ад оны үеэс эхэлж ин залуу уран бүтээлчдийг одоо өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө лаборатори дотор бэлтгэх зорилгоор анх ингэж байгуулж хооронд нь өрсөлдүүлж бүр ямар нэгэн этюд те тэр жүжигийн хэсгийг ажиллахад бүх студиуд хоорондоо нэг дороо цуглаад бие биендээ үзүүлж ингэж өрсөлддөг. Тэгэхээр залуу уран бүтээлчдийн уран чадварын асуудал өсөх, дэвжих, хөгжих энэ бол маш их тийм цаанаа бодлоготойгоор хийжсэн ажил хийсэн билээ. Ерөнхийдөө 90-ад оны үед одоо ардын жүжигчин асан Жамсран Жавган анхны шавьяар театр студид орж илаа. Мэдээж энийг би ярих их дуртай бахархаж явдаг. Мэдээж тийм мундаг хүний шав байгаа тэр студид багтаж орно гэдэг чинь их том аз. Тэгээд тэрийг аз гэж бодохоор 90 онд соёл урлагийн их сургуулийн жүжигчний ингээд унсандаа баг баярлаад идэг ш. Одоо харин тийм байгаа байхгүй тийм ээ. Би тэгээд энэ төржсэн нэрээ сони юм аа. Энэ авиас гэдэг юм чинь бас заримдаа тухайн багш олж мэдрэхгүй өнгөрөх тийм бас тохиолдол байдаг юм байна тийм ээ. Байлгүй яг хүн болгон агуу мундаг авиастай мэдрэмжтэй байх албагүй шүү дээ яг үнэндээ. Тухайн үед би амар хуйлал нөгөө бидрий ч үед нөгөө улаан шугам татдаг байсан. Дөнгөж ардчсан хусгал гараад ингээл бужигнаантай байсан ш. Тэгэхээр бидний чинь нэг сэтгүү тийм байж тээ. Конкурсантай л унчвал энэдрэл юусаа харагдахгүй. Тэгэл хуйлаа майлаа болоо сэтгэл санаагаар унаал. Би сандгийн яг миний дээгүүр ингээл таслагдаад би унаал. Тэгэл тэр зам бэр лагер дээр айгүй их тийм уулын халзан уулын орой дээр гарч уйлдаг байлаа ш. Тий мэдээж би пионерийн ордны дугууланд явдаг байсан жүжигчний. Дугуулангаа маань хүүхдээ ийм драмын театрт студ авчинаа чи очиод үзээч гэснээр дандаа эрэгтэй хүүхдээ авна гэд. Тэгэнгүүт л Орсон боо найруулагч өөрөө сахиа суудсан. 2 өдөр сахисан. Жигвэ манайх ингээд дандаа эрэгтэй жүжигчд бэлтгэх гээд байгаамаа. Ингээд энэ чинь бас театрын бодлого байна шүү дээ. Ингээд эмэгтэй хүүхд тахгүй. Гуйсараа багал бүртгүүлсэн. Тэгээд тухайн үед яг шалгалтанд болоход нэг 160 70-аад хүүхдүүд ирсэн байсан. Тэгсэн чи тэр дотор эмэгтэй хүүхдүүд байсан л та. Магадгүй би бодоод байгаа ш. Намайг авъя гэж хэлснээсээ хойш эмэгтэй хүүхдүүд бүртэг гэсэн чинь билүү одоо мэдэхгүй. Тэг ямар ч байсан шалгалт өгөөд тухайн үед 9 хүүхд авсны. 2 эмэгтэй л авсан. 7 эрэгтэй 2 эмэгтэй авсны нэг нь байсан. Тэгээд 4 жил драмын театрт сонсогчоор 2 жил байгаа. Дагалдан жүжигчин хийгээд
жүжигчний мэргэжлээ 8 жил сурсан гэж боддөө шин. Яг хожуу дараа нь соёл урлагийн ах сургуульд орсон. Яг одоо их амархан жүжигчин болж гоод өөрийгөө одоо их том од болцсон мөрөөдөж төсөөлж байгаа залуучуудад өөрийн чинь яг энэ туулсан энэ уран бүтээлийн энэ зан бол их том хичээл, том сургаал болох юм шиг санагдсан л да. Хүүхдүүдийн одоогийн төсөөлж байгаа төсөөлөл бол нэг сургууль төгслөө тэгэл одоо шууд од болох зам нэгдчихдэг юм шиг. Гэтэл эн чинь өөрийнхөө тэр тайзныхаа тухайн байгууллагынхаа эхнээс нь бараг цэвэрлэгчээс нь үйлчлэгчээс нь эхлээд одоо тэр амьдралыг мэдэрч чадна гэдэг бол маш том завшаан гэдэг юм уу, өгөөжиг өгдөг юм байна гэж би бодож исэн. Өөрөө бол тэр 2 жил сонсогчоор ажиллаж байхдаа үлгүрч хийж исэн. Одоо хэр оргийн хүүхэд чи үлгүрч хийвэл хийх болов? Хийхгүй л дээ. Яг чи хийхгүй. Одоо би ингэсэн ингээд ярихаар нэгдүгээр ойлгохгүй. Энэ одоо баг юу яриад байгаа юм? Эний өөрийнх л ингээл тэр үлгүрчин бартерт ингээл тэр үйлчлэгч хийж исэн одоо энэ өөрийнх л асуудал шүү дээ ч юм уу те. А тэрний цаана асар их урлагийн мэдрэмж, ёс зүй, хүн чанар, этик, хүмүүжил орж идэг гэдгийг зөстө уучлаарай хатуухан хэлэхэд бол ойлгох хүн бараг байхгүй болов. Хамгийн гол нь тэр театрын тэр босгыг алхаад тэр ажлыг хийснээрээ тэр бол зарагдаж байгаа юм биш. Би цэвэрлэгч хийж байгаа гэж бодож байгаа юм бол огт биш. Тэндээс орой болгон тайзан дээр тоглож байгаа жүжигийг хардаг байхгүй юу? Тэрэн дээр өдөр болгон жүжигчдийн тоглолт яаж өөрчлөгдөж байна? Жүжигч хүн авьяастай байхаас гадна нөгөө хүн байх хэрэгтэй. Хүмүүсийн дунд ажилтдаг эн чинь багаар ажилтдаг ажил тийм ээ. Энэ бүх мэдрэмж энэ хувь хүний хөгжил тэндээс эхэлдэг байхгүй юу? Би одоо хувьсэл продакшныхаа залуу жүжигчд байнга ярьдгийн нөгөө илүү шаардлага зарчмыг нөгөө хатуу диктатурт би байлгахыг боддог. Ягаад гэвэл тэр нь бол урнагийн элдв авир ааш биш. Дараа нь тэр хүүхдэд хэрэгтэй учраас би надтай хамт ажиллаж байгаа залуу уран бүтээлчтэйгээ бусад залуу уран бүтээлчээс илүү этик ёс зүй хүмүүжлийн хувьд бол би сайн гэж хэлнэ. Мэдээж тэрийг би өөрөө тулсан учраас тэр хүүхдүүдэд хэлж байгаа. Тэрнээс биш би нэг агуу их нэх урт наслал амьдрал үзэл нэг сагсуурсандаа яриад байгаа юм биш л те. Хүссүүсэвэл бид нар хөгшрөөл цаашаа явна дараагийнх бэлтгэдэж гарч ирнэ. Тэдэрт яг энэ хүмүүжлийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс мундаг авьяастай байгаа сагсуураад те тэр этик ёс зүг мэдгүй тэр хүмүүжлийг мэдрэхгүй байгаа хүнийг би бол уран бүтээлч хичээлж чадахгүй. Яг өөрийн чинь хувьд биш энэ амжилт олоод байгаа, ажиллаад байгаа байр байдалд чинь авьяас чинь хэдийн хувийг эзэлдэг юм бэ? Бусад ямар одоо зан чанарууд дахиж одоо илүү нөлөөсөн ч юм уу? Ховжлвол яаж гарч ирэх бол? Угаасаа нэгдүгээр курст ингэж жүжигчтэй ингэж орохоор л нөгөө авьяас 1%, 99% хөдөлмөр гэдгийг бүр ингэ толгоонд нь суулгаж өгдөг байхгүй юу? Тэрийг тухайн үед бид нар юу гэж хүлээж авдаг гэхээр шал нийцтэй гэсэн мөртлөө нөгөө дотроо таалагддаг байсан чинь ахаа гэж толгойд өгдөг байхгүй юу? Заавал цусны авьяас байх хэрэгтэй. Яад үл жүжигчин юм уран бүтээлчийн ажлыг хин нэгэн олоод тавиад тэгээд энэ өөрийн бие махбод өөрийн нүүр царай өөрийн арьсаар тайзан дээр хүмүүстээр гардаг байхгүй юу? Тэгэхээр зүгээр хоёр ижилхэн жүжигчнийг хараад энэ бол ерөөсө цусны төрлөх авьяастай юм. Энэ бол олдмол сураад өөрийгөө хөдөлмөрлөөд бий болгосон гэдэг надад бол ялгардаг. Болж үл би жүжигчин хүнийг төрөлхийн байгаад энэ төрөлхийн заяас бурхнаас өгсөн өчүүхэн авьяасыг асар их хөдөлмөрөөр арвижуулж баяжуулах ёстой болов уу гэж бодоод байгаа байхгүй юу? За төрмөл юм бол хүн болгонд заяахгүй штэ. Бас нэг аз хүнд байна штэ. Тэгэхээр хөдөлмөрлөх гэл одоо энэ ээж аав эмээ өвгөөс хидээд байгаа энэ үгийг бид нар айгу үн цэнгүй хэрэгэлдэг байхгүй юу? Нөгөө амархнаар чи хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгсэн мөртлөө яг үн чанартай хөдөлмөрлөөд байна үгүй юу? Их их сүрхийн ингээл мэдэмхээрэл ярих болохоор энэ үгийг хэрэглээд байдаг мөртлөө бодит байдал дээр хэрэг биелүүлж байгаа юм бол даа ялангуяа энэ урлагт ажиллаж байгаа хүмүүс амар их гимшээл ярьдаг байхгүй ингээл манай ингээл залуур мэдэлчихэд ёо би өстө тэгсэн мөртлөө нэг ном ярьж орж ирэхгүй нэг сюжет нэг сэдв нэг шин санаачлага бариад орж ирэхгүй интернетээс YouTube-ээс ч юм уу те Google-ээс илтгэх хангааны хачин хучин бичлэг үзээд байгаа мөртлөө нэг удаа энэ дэлхийн театр дэлхийн кино аль төвшөнд байгаа юм сүүлд хаана Бродвейд ямар жүжиг драм тавигдсан ямар мюзикл тавигдсан гэдгийг өөртөө ордохгүй л байхгүй тэгсэн мөртлөө ингээд би жүжигчин би ийм гоё мэрэгчлээ ажилтдаг ингээд яриад байдаг. Тэг хамгийн гол юм чинь л тэгэл эрэлхийлэгч урлагийн үнийч ажил. Тэгжээж бид нар цаг уяасаа хоцрохгүй шүү. Ер нь сайн байна гэдэг бол хамгийн сайн хуулбарыг дуурайх шүү. Тэрнээс ч манайх нэг ингээл бодоод болчихсон юм шинийг би стаахтаа ингээл ингэдэг байхгүй юу. Үгүй шүү. Тэр үедэл Монгол хөтөл Холливуд өөрөө дуурайдаг шүү. Тэгээд хамгийн гол нь ямар нэгэн ажил эхэлсэн л бол маш наривчилж ажиллах хэрэгтэй гэдгийг л би маш сайн ойлгодог. Одоо жишээ нь манай киноны ажил гэхдээ чинь киногийн давхаар зохиолн бэлэн болоод гал зураг аваалмал би хүсдэггүй. Яагаад гэхээр тэр ажил бол айл жилийн өмнө төлөвлөгдөө. Зохиолн үшээ гараа. Тэрэн дээр жүжигчин бас аль хэдийн сонгогдоод тэрэн дээр бүр ажиллагаа аль хизээний эхэлжиж бүх юм цаасан дээр эцсийн баримт дээр буух хэвээр. Тэрнээс шин нэгэн 5 жүжигчнийг авчираад мотор дуурглаа.
гинт нэг сүрхий найруулаа тий. Сүрхий тоглоол жүжиглээл. Энэ бол чадвар биш шүү дээ. Бүх юм эхний хувьд бол баг 190% аль хэзээний цаасан дээр буусан байх хэвээр. Бүх үйлдэл, хаарц, нарийн ширийн хөдөлгөөн, тэр киноны санаа, жүжигийн одоо бүх л юм чинь адилхан. Тийм учраас асар их цаг хугацаанд маш их хөдөлмөр гаргаж хэрэгтэй л гэж хэлнэ. Урна тайзны уран бүтээл, одоо дэлгэцийн уран бүтээл, одоо өөр ямар уран бүтээл байдгийг мэдээж та бүхний хувьд энэ бол ингээд шал өөр ертөнц байгаа. Өөр надтай өмнө ярьж байхдаа би ингээд тайзны уран бүтээлийг олон жил явчаад тэрэндээ хүнжиж жаад одоо ингээд кинон дээр их түлхүү орсон чинь миний хувьд шинэ ертөнц байлээ гэж. Одоо тэр кино руу ороод энэ ажлаа сольсон өөрт чинь зүв байж юу, буруу байж юу? Тайзаа санах юм уу? Чи ямар амар асуулт юу штэ. Яг шинэ ертөнц нэгдэг гэдэг бол үнэн. Яг бол миний мэдгүй ертөнц байгаа байхгүй. Хүн мэдгүй юм руу орохоор яах вэ? Нэг бол барьцаалтна. Нэг бол илүү сонирхолтой байх ч юм уу. Нэг бол болмоор ч юм шиг санагдаал тийм ээ. Тэгээ болохгүй гэж цаг хугацааны асуудал штэ. Киноны ажил 1-2 киногаар би одоо юу гэдэг стамонд кино бичлээ гэж хэлж чадахгүй. Тайзны буюу яг цэвэр драмын жүжигчд бол би ам бардам хэлж чаднаа. Яагад гэвэл би тайзан дээр 20 жил тоглосон. Манай авраг мундаг жүжигчтэй хажуудад 20 жил гэдэг бол инээдтэй сонсогдож магадгүй юм. Гэхдээ энэ бол наддаа л одоо миний насандаа л их хугацаа зарцуулсан гэж ойлгож байгаа. Тэгээ бодоо яваад исэн чинь биш ээ. Яг амар өчүүхнэр өөрийгөө бодчихсон асар их ойлгосон. Яг гэвэл өөртөө байгаа нөөц болцоог би бүтэн ашиглахгүй шүү дээ. Нэг л ингээл найруулагчид орой өхөр нь лаваал ингээл тайзанараа хараад тэгэл яслал маслал. Тэгээ драмын урлаг гэдэг маань өөрөө би хэсэг хөлөг хүмүүсийн урлаг гэж ойлгоо. Нодон зэрлэг зэхсийн хүлэмж киног хийсний дараа янз бүрийн хүмүүсийн тийм ээ хандлага өөрт төрж байгаа мэдрэмж бол өөрийгөө төсөөлж байгаагүй тийм мэдрэмжийг мэдэрсэлтэй. Мэдээж бид нар шиг юм уран бүтээл хийдэг юм сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс бол альва уран бүтээлээс ерөөсөө урмаар л явдаг. Яг тэр урмыг авчиж дараа нь ирч хүч орж иж дараагийн юмыг энэс илүү сайн хийж юмсан гэсэн бодол дээр ажлаа үргэлжлүүлдэг. Магадгүй дараагийн уран бүтээлд орох нь энэ кино урлаг ертөнц гэдэг бол уран чимээнд бол асар их сонирхолтой. Шинэлэг, содон ертөнц байсан. Яг юу нөр юм бэ? Яг юу нөр нь? Театрт байгаад би ингэдэг байлаа л да. Найруулагч надад оройлоо. Би тэр дүр дээр ажиллана. Тэгнь. Тэгэхээр би ганцхан өөрийнхөө юм хийн. Бусад юмыг бүхэн төр улсын театраас тийм ээ. Тайзны зураач, найруулагч, найруулаад хөгжим бүх юм ингээ явна. Би зөвхөн одоо жишээ нь Урна Гамлетийн Гертрүүдэд тоглоо. Би энэ Гертрүүдийн дүрийг яаж хийх үү гэдгээ бодно ш. Тэгээ олсон юм а яах вэ? Тэр багт одоо нийлүүлж байна тийм үү? Тэгсэн чинь одоо ингээд кинон дээр юу ахаар бүх юм өөрийн толгой дээр. Тэгэхээр миний толгой илүү ажиллаж эхэлж байна. Тарих илүү ажиллана гэдэг чинь илүү хөгжнөл гэсэн үг л дээ. Одоо би бол жишээ нь ямар ч тийм найруулагч мэрэгчлгүй хүн. Зүгээр энэ жүжигчин гэдэг мэрэгчлэлээр ажилласан өөрийнхөө туршлага мэдрэмжээ ашиглаад одоо энэ нүгээр оролдож эхэлж байгаа байхгүй юу? Магадгүй би найруулсан гэдгээс ичтгэлтэй. Гэхдээ яалтчгүй функцийн хувьд энэ багийг бүрдүүлж чинь, сэдв сюжетийг олж чинь, найруулагчийн хийх ёстой юм байна. Хүмүүст шүүмжлүүлсэн ч хамаагүй хийх л болж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо саяныхаа одоо энэ сүхээр наадагч киноныхаа хүртэл найруулагчаар ажилласан. Хамгийн хэцүү нь өөрөө тоглох нь бас аюу хэцүү. Тэгээд ер нь бол кино урлагт ажиллаж байгаа хүмүүсийг би өмнө ойлгодгүй байсан бол өөрийн толгой дээр яг ингээд зовлон унаад ачаал нэрлээ штэ. Энэ ямар их хөлс хүч, ямар их энэ тарих толгой илүү их ажиллах хэрэгтэй бэ гэдгийг л ойлгосон. Сайн болох нь хамаагүй штэ. Ямар их хөдөлмөрлж чинь яас их ачаалтай байдаг юм бэ гэдгийг л ойлгосон доо. Нэгэн тойлог киноны тухай ярьсан юм чинь ерөнхийдөө зүгээр өнөөдрийн киноны байдлыг товчгоо ингээд өгнө л да. Олон кино гарч байна. Миний бодлоор кино урлаг нилээд одоо эрчтэй хөгжиж байна. Мэдээж олон саад бэрхшээлийг даван туулж байна. Одоо удахгүй нэг ойрын ирээдүйд манай Монгол кино дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдөх тийм хэмжээнд очин гэсэн одоо итгэл өөрт чинь байдгүй. Тийм нөхцөл боломж бол байдаг. Гэхдээ кино урлагийг яг тэр төвшөнд аваачхад яг дотор нь байгаа уран бүтээлчд ингээл бачигаад байх та биш тийм ээ. Яг тэгвэл манай Монголын кино урлагийн одоо ямар ч одоо найруулагч ч байсан, жүжигчнийч байсан тийм уран чадвар төвшөнд би айгу боломжийн гэж боддог шүү дээ. Яг би алаа хийчих гэж бол хэлэхгүй л дээ. Ер нь хинээс ч дутхгүй. Магадгүй тэр нь төрөөс надад жоохон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм болов. Энийг тав талаасаа маш их бодлоготойгоор шатраалсан ийм үйл ажиллагаануудыг явуулж ижил одоо бүх талын эдийн засгийн хувьд ч гэсэн жүжигчний бэлдэх аргачлалтай ярьж гисэн тийм ээ байх ёстой гэж бодож байна. Би амар тийм нэг кино урлаг бол тийм гэж дүгнж хэлж болж чадахгүй. Яг бол би ч нөөрэ кинонд бол шинэхэн бөгөө сонирхон байгаа шүү дээ.
Зүгээр дотор нь тоглож байгаа өөрийнхөө мэддэг төрлийн юм яриаг байл би жүжигчний тоглолтыг л ярина. Манай нэг ингээд дунд үе тэрний өмнөх одоо даа ялгааны залуу жүжигчдийн хувьд бол үнэн тоглолол би сайн жүжигч гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүйстэй. Энэ нөгөө үнэн тоглох тухайн дүр дээр амьдрах гэдэг маань энэ бол зүгээр л жүжигчин хүний ихний цагаан толгой байхгүй. АБВ гэдэг. Зайшгүй байх ёстой цагаан толгой. Сайн жүжигчин. Жинхэнэ энэ сэтрийг зүүсэн юм бол нэр төртөө авч явъя гэж бодож байгаа бол жүжигчний ажил гэдэг бол дүр дээр л ажиллах. Энийг үзэж байгаа үзэгчид маань нарийн ширийн мэрэгжлийн хэллэгийг мэдэхгүй ч гэсэн дүр дээр ажилласан жүжигчнийг л тэднэрт таалагддаг. Яагаад гэдгийг ойлгохгүйгээр зүгээр шууд хүлээж авдаг. Яагаад гэвэл энэ үнэхээр сайн гарчгаар л ингээл энэгээр нуруу зарцгийгээл те шар ус усаал тийм ээ дагаж үйлээл тийм. Одоо нүрээрээ байсгаал дүлээл ингээл үйлхийг үзүүлээл тоглож байгаа жүжигчнийг хараад үзэгч дагаж үйлэх биш. Өмнөөс нь ичээд өмнөөс нь санаа зовоод сүлдээ бүр ингээд дургуун нурч хэлдэг байхгүй юу? Яагаад гэвэл аливаа урлаг бол арт өмнөд л зориулагддаг. Тэгэхээр үзэгч гэдэг бол аюу чухал байгаа биз. Тэр эмгэнэл эхэх одоо манай сүүлийн залуу үеийн жүжигчдэд уран бүтээлчдэд энэ хитрхийх вирустэд ингээд тархацсан. Үнийг тоглоулал. Зарим бол баг 100-ыг бүр баг талаас илүү хүн үнэн байтугай тоглож чадахгүй ш. Нөгөө цагаан толгойнхаа эхлэлийг хичнэхгүй. Жинхэнэ жүжигчний ажил гэдэг бол энэ олон төрлийн хүмүүсийн авир аргашингаар дараа нь тэр дүр дээр ажиллах. Тийм ч учраас манай нөгөө ахмад жүжигчид би 100 гаруй дүр дээр ажиллахад энэс 1-2 нь жинхэнэ дүр байсан юм гэж ярьдаг ш. Бас манай жүжигчдийг би энэ дүрийг бүтээхтэй гэж ингээ ярихаар нь би ингээд жоохон миний ичтэс хүрээддэг л та. Энэ хатан үнэн үгийг драмын ч байсан кино урлагийг тийм ээ авч явж байгаа, нөлөөлж байгаа манай ахмад уран бүтээлчд одоо байгаа ахмад уран бүтээлчтэй туршлагатай сайн жүжигчд бол байнгын одоо шинээр гарч ирж байгаа хүмүүсд хэлж ярьж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг үдэ одоо үедээ бид нар сайхан л байна шүү дээ. Гэхдээ дараагийн үе гарч ирдэг гэдгийг хизээж мартаж болохгүй л дээ. Урнаа маань хэлжсэн шүү дээ. Одоо би бол ажиллаж явах хугацаанд янз бүрийн л одоо салбарт орлоо одоо хошин шогдож тоглож ил байлаа. Эмгэнэлтэй уянгийн зөв бүхий л одоо төрлийн жанруудыг бол оролдож үзсэн хүний хувьд ер нь жүжигчин хүнд за нэг би бол уянгийн л юм байна. Эсвэл би бол одоо хошин шогийн л хүн юм байна гэдэг ийм мэрэгсэн гэдэг юм уу? Өөрөөр ярих юм бол нэг л өрөөнд орох нь зөв зүйтэй юм шиг байна уу? Өөрөө ер нь яг алинд нь тэгвэл хамаарч байна. Эсвэл бүх өрөөгөр заавал орж явах ёстой байна уу? Яг түрүүний ярьдгаар би эхэндээ өөрийнхөө юм нэг багалцсан байж тээ төгж байгаа хэцэн. Тэр нь яасан бэ гэхэл би бол орчуулгын буюу сонгодог жүжигчэнд тоглодог. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн урлаг. Би эндээ л тоглох ёстой. Үнэн ч. Магадгүй тийм ч учраас анх 90-ад оны их үед нөгөө Батцаа яах одоо манай энэ хошин урлагийн одоо акулууд байна шүү дээ. Тэднийг би цуглуулад эд одоо хошин шоу програмыг хийж хахад бол яг ч өөрийнхөө учрыг олдгүй байсан байхгүй. Тэгээ хажууд маань нөгөө манай үлцийхүү их дуулч юм уу тийм ээ ингээд эдэр чинь гой ингээл хошин шоугийнхаа програмд гой ингээл тоглоод байдаг. Тэгээ миний нэг л энийг болжгүй. Тэрэндээ би өөр аяа сэтгэл дундуур явдаг байсан л та. Тэгсэн мөртлөө бас нэг азтай. Яг тэр анхны хошин урлагийн хөтөлбөрийг ингээд тэнд багтаад ороо яваад байсан байгаа байхгүй. Тэдэртээ мөр зэрэгцээл те. Тэрүүгээр би бахархдаг. Тэгтээ тэр үедээ бодсон бодол маань яасан гэхээр хуран чимэг жүжигчний материал нь хошин урлаг ерөөсөө биш юм байна. Илүү драмын урлагтай илүү үнэнч үлдчихэлтэй. За тэгсэн чинь тухайн үедээ тэгэл ам бардам ярьж өгнө шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бас л биш юм байна. Яагаад гэхээр жүжигчин хүн бол асар хөрвөх чадвартай байх ёстой. Хэрвээ өөрийгөө жүжигчин гэж тоож л байгаа бол тэр хошин урлаг нь байна уу, кино урлаг нь байна уу, драмын урлаг нь байна уу, тэр мюзикл нь байна уу, бүхэл төрөлд хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Тэр өвдөл дуу, бүж яагаад гэвэл урлагийн гэдэг энэ ерөнхий ойлголтод одоо хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж ойлгодог. Тийм учраас өөрөө чинь хэлснээр маш тэр олон хаалгаар орж гарч үзэх хэрэгтэй. Тэр дундаас маш зөв мэдрэмжийг аваад дээрээс нь арай ухаантайгаар сайн бодоод зохицуулж явах юм бол жинхэнэ одоо мэрэгжлийн уран бүтээл гарч ирэх юм болов. Тэрнээс драмын жүжигчин гэхээр хошин урлаг тоглож чадахгүй юм биш шүү дээ. Энэ дунд чинь мундаг хошин жүжигүүд биш. Гэхдээ ер нь бол нэг ийм зүйл анзаарагддаг юм шиг байдیں۔ Драмын урлагийн хүмүүс хошин урлаг руу жоохон дээрээс доош харах. Энэ бол нийтийн массын одоо урлаг Бид бол одоо сонгодог хүмүүсээ гэж нэг тийм ажиглагдیں۔ Тэр зөв үнэн үү? Эсвэл зүгээр энэ бол миний л өөртөө бодсон хийсэр бодол байна уу? Яг түрүүнийх нь ярьснаар бол нөгөө драмын урлаг одоо сонгодог урлаг тийм өөрөө нөгөө хэсэг бүлэг хүмүүсийн урлаг юм Тэрийг үздэг хүмүүс нь өөр хүмүүс. Яг үнэнтэй. Одоо жишээ нь амьдрал ингээл натаа миний найз нөхдөө таньдгүй янз бүрийн тэдрээс драмын жүжиг үзсэн үг хэрэг үзэг үйдэг. Хэрвээ мэрэгжлийн театрт ажиллаж л байгаа бол тэрэнд хүлээн зөвшөөрөгдөө тэр театрт орсон л байгаа бол өөрөө сонгон болох хэрэгтэй.
дээ. Тэрнээс ч зүгээр л нэг драмын чадрын орон тоог гүцэх гэж байгаа юм шиг, бөглөх гэж байгаа юм шиг байж болохгүй л дээ. Одоо яг миний энэ өгүүлбэрийг хэрвээ сонсож байгаа бол хатуу өгөөд үнэн шүү дээ. Манайхан угаасаа шүүмжлэл тийм сонсон угаасаа дургүй байдаг. Ямар ч хүн тийм бийж тийм. Гэхдээ дараа нь ганцаархан байхдаа бодож чадчих нүггүй гэдэг л жоо шүү дээ. Бид нар тийм мундаг гэж бодож л байгаа л өөрөө мундаг байх хэрэгтэй. Өөрөө сайн жүжигчин байх хэрэгтэй. Өөрөө зүгээр үнэн тоглох биш. Тэрнээс цаашхыг хийх хэрэгтэй. Тэгж чадж гин үгүй гэдгээ ганцаар байхдаа өөрөө чагнаад өөрийгөө дүгнэ. Бусадтай өөрийгөө харьцуул. Арай илүү шудраг байх хэрэгтэй. Хэрвээ энэ урлагт бүгдэнд нь өөрийнхөө байр суурийг урт удаан хугацаанд авч явна гэж бодох юм бол өөрийгөө л зөв мэдрэмжээр нь цензуртдаг шүү дээ угаасаа. Нэг иймэрхүү яриа их байдаг л да. Би одоо ингээ эргээд харахад ажилдаа хэтэрхийх цаг зарцуулаад өөрийн хувийн амьдралаа золиослсон тийм жишээ их хэлдэг л дээ. Жүжигчин хүнд заавал байх ёстой зам байдаг юм уу? Ажилдаа хариуцлагатай тэгээ амьдралдаа бас адилхан хариуцлагатай байх тийм боломж өрөнд байна уу? Яг одоо чиний хэлсэн чинь одоо яг л бас л ингээ сургуульд орохоос л эхлээл нөгөө эхний нэгдүгээр курсээр л заадаг байхгүй юу? Искусство требует жертва гэх тийм. Урлагийн төлөө өөрийгөө золиослол. Урлагийн хүн л тэгж золиослж чиж өөр урлагийн хүн байдаг. Тэрэнд нэрэж тийм шүү юм шүү гэл ингээл бид нар итгэл үнэмшил. Одоо урнагийн үнцэг бол биений эсрэг. Яг уу манай мундаг ахмад жүжигчд маань золиослдог байжээ. Тэгжээш тэр үнэн тийм сайхан дөрүүд нь гарч ирсэн байна. Гэхдээ одоо бол хүн энэ ертөнцид амьдарч чинь тийм ээ. Бүх юмд уян хатан маш зөв зохицуулалтаар ажиллаж амьдрах ёстой шүү. Тэгэхээр би одоо над үг чинь жоохон хоцрогдсон гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Золиосно. Яг л энэ миний ажил. Би энэ ажлаар өөрөө амьзууч. Яг би хин нэгний төлөө ингэж ямар золиос гэдэг. Би тэрийгэ зөв голтрлоор нь өндөр нарийн зохион байгуулалттай мэрэгжлийн төвшөнд бүх юмаа эртнээсээ төлөвлөгөөд ямар ч асуудалгүй хийхэд бол заавал золиос хэрэгтэй юм уу? Хүмүүс бол өөрөөр өнцгөөс нь ярина шүү дээ. Энэ бол миний л хувийн бодол шүү. Нэгсэрхүү би золиослоод ингээ ялгархаас суугаад байхасаа илүү аль альнийг амжуулаад хийх л бүтээх нь л чухал. Би бол одоо боддог чадраас гараад 1 жил л болж байна. Би 20 жилдээ байсан чинь жүжиг гэсээр болоод ш би нэг охинтой. Эргээд бодохоор би өөрийнхөө үндсэн гэр бүлийн амьдралыг хайцлах байгаа. Уул нь бол хүний хамгийн эрхэм нандин одоо юутайч зүрдэшгүй зүйл бол гэр бүл байгаад байдаг. Тодорхой хэмжээний бас золиос явцсан л байгаа зү. Тэгэхээр би бол бүх юмыг амжуулаад хийгээд бүтээгээд өшөө би гоё үг хэрэглэж чадахгүй байна. Хэрвээ тэгж чадж байгаа тохиолдолд бол заавал өөрийгөө хохироод авах шаардлага байна уугүй юу? Ер нь бол тэгээд айгүй энгийн бөгөөд зүгээр маш ойлгомжтой үгээр хэлэхэд бол асар их хувийн зохион байгуулалтгүй хүн л ямар нэгэн золиос гаргаж байгаа шүү дээ. Ааха. Тийм байгаас ингээд зүгээр хар ухаанаар бодоход шүү дээ. За, хэцүүлэг ярмаар байна. Энэ нэвтрүүлэг уран бүтээлчийн одоо цаг нэвтрүүлэг гэж хэлсэн. Тэгээд энэ уран бүтээлч хүмүүс та бүхний нүсэр хин ажлыг энэ нийгмийн хувьд ямар их үүрэг гүйцэтгэж байдгийг хүндэлж бид энэ цагийг та бүхэндээ зориулдгийг. Нэгдүгürt энэ хүндэтгэлээ уран чимэгтэй баярлснаа илэрхийлээд та бүхэн нөгөө мэхийж ёсолдог штэ. Тэгж одоо урнаадаа мэхийн ёслоё. Баярлалаа. Энэ амьдрал үргэлж сайхнараа гэдэг үгийг өөрөө яаж ойлгодгийг сонсогч хүний нэг сайхан сэтгэлийн өргөөд тэгээд нэг энэ нэвтрүүлгээ гоё тэр үгээр тэр өрөөлөөр тэр бодлоор тань дуусгая гэж бодож байна л та. Айгу энгийн үг шүү дээ. Одоо үе чинь нөгөө хүмүүс чинь нөгөө янз бүрийн энерги минерги гэж ярьдаг болсон тийм. Тэгэхээр чинь айгу гоё тийм өөдрөгөм ярьж байгаасаа ч тийм үү тэгж. Тэгэхээр бидний ажил бол үнэхээр сайхан бурханлаг, буянлаг ажил гэж би ойлгодог. Бүхэл одоо хийж байгаа уран бүтээлдээ түртггүйгээр яг энэ амьдрал тэр чигээрээ сайхнараа дандаа л бүх юм сайн болно гэдгийг энэ тархинд байнга кодолж авах хэрэгтэй. Тэгээд гол нь өөртөө зүв байх хэрэгтэй. Амьдрал үргэлж сайхнараа гिचэл бас буруу яваад иж болохгүй шүү дээ тий. Одоо жишээд машин явж байхад нэг гоё машинаас хог гаргаад хайсан мөртөө манер дотор нь амьдрал үргэлж сайхнараа гэж бас дуулаад явж иж магадгүй шүү дээ. Энэ мэдчил ингээд хэлбэр агуулгын зөрчилтэй хүмүүс их байдаг л та. Тийм болохоор нөгөө амьдрал үргэлж сайхнараа гэдгийг хүн болгоно өөрийнхөө сэтгэл зүрхэнд тархинд бүр ингэж хадгалаад яг тэр энерги тэр хандлагаар ингээд хандах юм бол тэгэл олон хүмүүст тэр сайхан зүйлүүд одоо халтаж тарагдана, дэлгэрнэ. Тийм болохоор танаа энэ нэр бол гоё нэр байна. Баярлалаа. Хувьсэл production гэдэг энэ нэрийг өнөөдөр өөрөө бол одоо уран бүтээлч хүний ураа байх ёстой юм байна гэдгийг үнэхээр баталж өглөөлдөө. Аливаа амьдралын сайн муу, жаргал зовлон, саад бэрхшээл, хувьсах, хөрвөх чадвар гэдэг зөвхөн уран бүтээлч хүнд биш, зүгээр л энгийн хүн бүртэл маш чухал чадвар авьяас байдгийн байна гэдгийг өнөөдөр би одоо бүр илүү сайн ойлгож авлаа. Баярлалаа энэ сайхан одоо орчин үеийн өргөмц хэлээр мессежийг төрөсөн. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Хэрхэн сонсогчдоо бид өнөөдөр Хувьсэл production жүжигчин Монгол улсын гавьяа жүжигчин бидний хайртай уран бүтээлч уран чимэгтэйгээ ярилцлаа. За бүгдээрээ дараачихын нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзъя. Баярлалаа.